мэдээж одоо юм Өнөөдөр Орхон аймагт Булган Дархан улс Сэлэн Хөвсгөл төв гэсэн 6 аймгийн дунд тоогооч зөөгч нарын авраг шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан болж байна. Энэхүү уралдаанд 120 гаруй тоогооч зөөгчд оролцож 9 төрөл өрсөлдөх юм а. Монголын тоогчтой холбоо энэ жил 5 дугаар их хурлаа хийгээд шинээр бүсчилсэн маягаар аймагуудаа зохион байгуулалтанд оруулж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил одоо төвийн бүс 6 аймаг хариалагдж байгаа. Үүнд Хөвсгөл, Булган, Орхон, Дархан уул, Төв, Сэлэн гэсэн 6 аймаг нэг бүс болон хуваагдаж энэ жил одоо анх удаа төвийн бүсийн тэмцээн гэж хэлэгдэж байна. Энэ тоогоочны ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ харилцан суралцах бол одоо зорилготой гэдэг тэмцээний зорилго. Дээрх тэмцээн Орхон аймагт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тухайд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 болон 2 дугаар дамжааны оюутнууд оролцож байгаагаараа онцлогтой юм. Энэхүү тэмцээнийг Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Монголын тоогооч нарын холбоо, Монголын мэргэжлийн тоогооч нарын холбоо, оюутны тоогооч нарын холбоо зэрэг олон холбоод хамтран зохион байгуулж байгаа юм а. За энэ уралдаан маань нийтдээ урлагийн спорттойгоо нийлээд 9 төрлийн номинацаар явагдаж байгаа. Сургууль цэцэрлэгийн тоогооч, эмнэлэг суйллын тоогооч, ресторан гонцны тоогооч, орон нутгийн брэнд хоол, орчин үеийн Монгол хоол, тэгээд Гран-при багийн, шилдэг багийн гэсэн одоо ийм 9 төрлөөр оролцож байна. Өчигдөр бол урлаг спортын тэмцээн болсон. Энэ уралдааныг шүүхээр Улаанбаатар хотоос мэргэжлийн мастер тоогооч нар, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар, коллежийн багш нар, үнэлгээний төвийн мэргэжилтэнгүүд ингээд ирсэн байгаа. Манай аймагт одоо энэ уралдаан одоо 2009 онд нэг удаа, дараа нь 2015 онд удаа, одоо ингээ 3 дахь удаага зохион байгуулж байгаа. Ер нь төвийн бүсийн уралдаан бол аймагаараа дамжиж явагддаг. 2019 онд Сэлэн аймагт зохион байгуулагдсан. Тэгээ 21 онд манай зохион байгуулагдаж байгаад одоо ковидын одоо цар тахлын улмаас хойшиж байгаад өнөөдөр ингээ зохион байгуулагдаж байгаа. Орхон аймгаас оролцож байгаа цэцэрлэгийн хөвгтийн хоолны төрөл оролцож байгаа. Оромог буюу залхуу бууз, хайлмаг, улаан манжингийн жүүс, ундаа, хүүт ундаа гэсэн маш гоё болж байна. Оролцож байгаа бүх тамирч тоогооч нартаа амжилт хүсье. Орхон аймгаас энэхүү тэмцээнд нэлээд идэвхтэй хамрагддаг гэдгийг албаны хүн онцоллоо. Түншлэн Орхон аймагт Монгол улсын гавьяа тоогооч нэг байдаг ба нийт 300 гаруй тоогооч, 500 гаруй зөөгч нар 20 гаруй ресторанд ажилладаг гэсэн судалгаа байдаг байна.